За Ховд аймгийн эрүүл мэндийн газар халзан бүрэгдээ төсөлтөөгөө хамтраад одоо эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд болоод тодорхой зүйлүүдээр санамж бичгээр гарын үсэг зурлаа. Халзан бүрэгдээ төсөл эхлэхээс өмнөх болон өмнөх шатад одоо тодорхой хэмжээний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар байгаа вэ? Нарийн судалгаануудыг зөвхөн Дангаз Мянган сум дээр биш Ховд аймгийн хэмжээнд одоо судалгаанууд дээр хамтран ажиллах. Тэгээд ундны ус болоод хөрсний одоо судалгаанууд дээр хамтран ажиллах. Дээр нөгөө иргэдэд зорилттой бүлгүүдэд болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл боловсрал одоо хүргэх. Тэгээ мөн дээр нь тоног төхөөрөмж эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх гэх чиглэлийн ажлууд байна. Энэ ер нь урд урдлын уурхаануудын ингээд явагдчихсэн хариуцлагатай уул уурхаач гэж яригддаг, нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэж яригддаг. Одоо зөвхөн манай Ховд аймагт яг хөдлөөд явж байгаа төсөл хөтөлбөр бол Монкогийн одоо хөшөө төсөл хөтөлбөр байна. Гэтэл Дарбисан болон Цэцэг сумын нутаг дэвсгэр дээр бол тоосчлалтай асуудлууд айгүй их яригдчихэж байгаа. Гэтэл одоо яг зөвхөн цасныхаа усаар одоо өвөлд ундаалж явдаг малчтын байна. Одоо цас нь тэр жигтэй одоо тоосчлалтай холбоотойгоор уух боломжлгүй нөхцөл байдлууд бүрдсэн. Энэ зүйлүүд нь өөрөө цаашдаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үр дүн гарч ирж байгаа учраас альва нэг ямар нэгэн төсөл хөтөлбөр хамгийн нэгдүгürt эрүүл мэнд гэдэг зүйлийг тавьдаг байгаасаа гэдэг үндсэн зорилго байна. Тэгээ үндсэн зорилгынхаа хүрээнд л ер нь бол эхлээд өвчлөл үүсэх нөхцөл боломжууд юу байна гэдгийг харах хэрэгтэй байна. Хоёрдугаарт өвчлөл үүсвэл түүнээс урьдчилан сэргийлэх зүйл юу байна вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Мэдээж иргэдтэй эрсдэлгүйгээр ямар нэг өвчлөл үүсгэлгүйгээр уул уурхай маань явах ёстой. За тэгээд нөгөө хариуцлагатай уул уурхай гэдэг зүйл маань нөхөн сэргээх байд юм уу эсвэл боловсрол руу илэрхүү анхаарсан чиг хандлагууд харагдаад байдаг. Тийм болох дээр энэ удаадаа бол халзан бүрэгдээ төсөл байна. Онцолж ялангуяа Ховд аймгийн эрүүл мэндийн салбартайгаа хамтраад одоо иргэдийн эрүүл мэндийг өвчлөлгүй байлгах, түүнээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, мөн иргэдийнхээ эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдлүүгөө ойртож хүргэх боломжууд дээр хамтран ажиллах зүйл дээр санамж бичгээр гарын үсэг сурлаа. За халзан бүрэгдээ төслийн хувьд 2021 оноос хойш төсөл хэрэгжих Мянган суманд бид боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. За үүний нэг нь бол бид нар эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 2023 онд аймгийн эмнэлэгтэй хамтраад шүдний урьдчилсан үйлчилгээг хийж 200 гаруй иргэнийг хамруулж байлаа. За мөн өнгөрсөн онд бид сумын эмнэлэг өргөтгөл хийсэнтэй холбоотойгоор сургалтын танхимыг нь бүрэн тогтжуулж өгсөн. За энэ удаа бид эрүүл мэндийн салбарт орон нутагт эрүүл мэндийн салбарт ажиллах цар хүрээгээ улам нэмэгдүүлээд аймгийн эрүүл мэндийн газартай хамтран ажиллах санамж бичиг зурсандаа баяртай байна. За энэ хүрээнд бид зөвхөн Мянган сумаар хязгаарлахгүй Ховд аймгийн хэмжээнд иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн ажилчдынхаа үзлэг онцлогоог аймагтаа хийх юм боломж бүрдэж байна.